Хуулийн төслийг бол дэмжиж гинөө. Нэмэлт өөрчлөлтийн өөрийнхөө тоглоомтой холбоотой, хороо охиролтой холбоотой асуудлууд байгааг бол ойлгож байгаа. Гэхдээ зөвхөн нэг асуулт байгаа. Альва зүйл зохицуулттай байснараа шийдвэрлэгддэг. Сая бас хууль санаачлагчийн зүгээс явж байгаа илтгэлүүдийг сонслоо. Донтолтын тухай ярьж байгаа. Донтолт гэдэг бол шууд хуулиар хоригдсанаар донтолт алга болно гэдэг ойлголт байхгүй. Жишээлх юм бол архины хэрэглээ. Архин донтогчтой асуудал ч гэсэн байгаа шүү дээ. Архийг хоригдсанаар архи уух багасдаггүй. Найт клубуудыг хааснаар ахуй хэрэглээний архиталт ихсэж хүчрхийлэл ихсдэг болохоос биш бүр ор байхгүй болдгоо. Тэгэхээр бид нар энэ зохицуултыг хийх, хаах боох гэхээс илүүтэй тодорхой хэмжээний зохицуултыг хийх боломж байгаагүй юу гэдгийг би асуух гэж байгаа. Яагаад гэвэл сая яг ингээд мэдээлүүд нь байна л да. 500 сая доллар агентуудаар дамжаад гадагшаага гарч ийн. За гэтэл нөгөө талдаа OneXBet манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 3 тэрбум 345.4 сая төгрөг буюу 976,779 долларыг шилжүүлсэн боловч эргээ гарч байгаа мөнгөнд нь их байна. Иргэдийн хохирол өндөр байна. Мөрөөдөд тоглоомоос болж одоо хохирсон иргэдийн тоо өндөр байна гэдээ ингээд явж байгаа. Гэхдээ нөгөө талдаа бид нар гадагшаа гарч байгаа урсгалуудаа бас тооцох хэрэгтэй. Өнөөдөр дотор Монгол улс зохицуултыг хаах боох хэлбэр дээр явуулснаар хууль бус мөрөөдөд тоглоом нөгөө талдаа оролцсон өндөрсөн. Гадаадын сайтууд руу хандах хандлагууд өндөрсөн. За магадгүй гадаад руу гарч мөрөөдөд тоглоом тоглох хэлбэр бас ихсэх. Төрийн хяналт бол маш хатуу хяналт чанга байх ёстой болж эхэлж байгаа. Тэгээ бид нар зүгээр хаан боон гэхээс илүүтэй нөгөө архины хэрэглээг зөөлрүүлэх софт хэрэглээрөө шилжүүлнэ гэдэг шиг зарим хаахыг хаагаад зохицуултын хэлбэр дээр зохицуулт хийх боломжтойг зохицуулт хийх боломжтойгоор нь байгаад эдийн засгийн үр өгөөжийнх нь тооцоонуудыг их сайжруулад явах боломж байгаагүй юу? Тэр татвартай холбоотой асуудал яригадаад байлээ лээ. 3 тэрбумын татвар одоо тухайн 3 аж ахуй нэгж төлөөгүй шүү дээ. Гэхдээ энэ аж ахуй нэгжүүдийн чинь тэгээд ямар аж ахуй нэгжүүд нь 3 тэрбум төгрөгийн татвар төлөхгүй яваад болоод идэг. Ямар аж ахуй нэгжүүд нь 5-10 сая төгрөгийн өртөө болохоор данс нь хаалгачаад үйл ажиллагаа явуулж чадахгүй хэлбэрт орчоод идэв. Энэ бас их сонирхолтой. Цагдаагийн байгууллагынхаа өөрсдөө үн дотор оролцсон гэдэг мэдээллүүд яваад байгаа шүү дээ. Тэгээ энэ өөрөө цаашдаа төрийн хяналт сайжрах төвшин дээр илүү одоо нарийн зохицуулттай өнөөдрийн эргэцэн орчны өөрчлөлт орсноор илүү их нарийн зохицуулт руу шилжиж ядаж энэ төрийн хяналтын байгууллагын албан тушаалтнууд оролцохгүй байх асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж яг чадах юм уу? Тэгэхээр зохицуултын хэлбэр дээр ямар төвшний одоо судалгаа шинжилгээнүүдийг хийгээд за энэ бол үнэхээр болохгүй юм байна гэдэг дүгнэлт гаргаад энийг бол бүгдийг хааяа гэдэг шийдвэрийг хуулинд оруулахаар оруулж ирж байгаа вэ гэдгийг асуух гэж байна. Баярлалаа. За хариулт өгье Учрал сайд. За зөвшөөрлийн хуулийн дээр одоо төлбөр таавар бооцоо тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хууль зүйн сайд олгодог. Тэгэхээр энэ бол агуулгаараа өөрөө Монгол улс хуулиар бооцоо тоглоомыг зөвшөөрсөн гэсэн агуулга мөн үү гэвэл бас мөн шүү. Тийм учраас бооцоо тоглоомын үйл ажиллагаа бид нар явуулж байна гэд цахим мөрөөдөө тоглоомын хэв шинжтэй үйл ажиллагаануудыг эрхэлдэг. Аж ахуй нэгж байгуулдаг. Ашиг олох зорилгоор. За тэгээд нөгөө тэр нэг аппликейшн дээр цахим мөрөөдөө тоглоом, бооцоо тоглоом зуучлахын тулд 110 агент байгуулагдсан. Агент дундаас нь 2-5% шимтгэл авдаг. Тэгэхээр 500 сая доллароос 110 агент хуваагаад 2-5% шимтгэл авсан. Зуучлснараа шүү дээ. Тэгээ энэ гадагшаа гарчаад байгаа 500 сая доллар гэдэг чинь бол яг үнэндээ бол яг бүртгэлтэй гарч байгаа урсгал нь шүү дээ. Тэрээс бүртгэлгүйгээр буюу нөгөө крипто валютаар нөгөө бидний ярьж сансан койноор утаснаас утасны хооронд шилжүүлж байгааг бол хинч тоолж чадаагүй шүү дээ. Тэрэн дээр хэдийн хэмжээний мөнгө гараад явцсныг бол хинч мэдэхгүй. Энэ бол бүртгэлтэй буюу арилжааны банкар дамжчихсан. Тэр дунд нь байгаа агентууд бол цахим хаяг ашиглуулдаг юм байна. Гар утасны дугаар one time password гэд нэхэж аваад ингээд үйл ажиллагааг дэмждэг юм байна. Тэгээ дээрэс нь данс ашиглуулдаг юм байна. Данс руу мөнгө хийгээ гаргадаг юм байна.
Ингээд ихлэхэр чинь нөгөө Монгол банкн дээр ирж байгаа нэгдсэн статистик дээр тэр 500 сая доллар гарч байгаа. Үүнийг нөгөө тал нь юу гэж тайлбарладаг вэ гэхээр 1xbet гэдэг байгаа газар чинь Монголын айгүй олон спортын багийг айгүй олон юмыг дэмжиж байна. Үнэхээр тэгээ дэмжиж байгаа мó гэсэн чинь тэр нь 3.3 тэрбум төгрөг орчим төгрөгийг л нийт зар сурчлагаагаар спонсорлох нэрийдлэр олж ирснээр буцаага 500 аваа гарцсан. Тэгэхээр нэг гараараа валютынхаа нөөцийг нэмэгдүүлээгээ засгийн газар зүтгээд өгдөг, нөгөө гараар нь ингээ алдаад өгдөг, доллар шатаагаад өгдөг. Тэгээ энэ болохоор нийгмийн хор аюул нь өөрөө 23 онд ихэд 417 тэрбум төгрөгийн хохирол учирсан эдийн засгийн гэмт хэрэгээс тэгээд 1.7 ихнийд гараад явцсан байхад түр юу ч хийхгүй энэ бол одоо чөлөөтэй байх ёстой энэ хувь хүний асуудал биш үү гэд хайж болохгүй шүү дээ. Тоглож байгаа хүний буруу гэж юус хайж болохгүй юм байл. Ягаад тэгэхээр эн чинь өөрөө энэ инфляцид нөлөөлж байгаа 1.7 ч. Энэ одоо бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа юу? Нөлөөлж л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг бол бид нар хуулиар зогсоогоод чадвал хуулийн байгууллага, харилцаа холбооны салбар, технологийн байгууллага, хүйцэтгэх засаглал бүтнээрээ ажиллаж чадвал 65% бууруулах юм байна л гэдэг ийм үндслээр хуульд өөрчлөлт оруулж байгаа. За Батэрдэн гишүүн тодруулж суй. Харин тий, учир сайда яг наадах чинь л яриад байгаа байхгүй юу? Одоо би танаас асуусан асуултыг та яг эсрэг талаас нь хариулчлаа. Албан ёсны бүртгэлтэйг нь та хэд маань мэдээд байгаа байхгүй юу? Албан ёсны бүртгэлгүй нь хідвэ гэдгийг ерөөсө тооцож чадахгүй шүү дээ. Бүртгэл байхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр эрх зүйн орчин зөвшөөрлийн тухай хуулиас ахуулаад энэ эрх зүйн орчинд өөрчлөлт орсноороо миний асуугаад асуулт. Бүртгэлтэй хэсэг чинь хумигдаад бүртгэлгүй хэсэг чинь бүр ихсчих юм шүү. Энд чинь хар зах зээл. Хар зах зээл илүү хөгжих процесс руу орчих үү дээ. Тэгэхээр та хэдийн бүртгэл бол бүртгэлтэй хэсэг дээр авсан тоогоо яриад байгаа болохоос биш бүртгэлгүй хэсэг нь үүнээс илүү байгаа бах гэдэг байгаа байхгүй. Тэгээд одоо хориглох заалтууд оруулчихаар бүртгэлгүй хэсэг чинь бүр ихсчих юм шүү. Энэ дээр тооцоо судалгаа хийсэн зүйл байгаа юу л гэж би асууад байгаа. Тэгээ дээрэс нь ер нь яг гарч байгаа гэд дүн яриад байна шүү дээ. Бас ордог урсгал гэж байна уу? Тэр дүн ер нь ямар үдэ? За авчрал сайд хариулт өгье. Яг одоо бол нөгөө зөвшөөрлийн хуулиараа 3 компанид одоо тусгай зөвшөөрөл өгсөн байна л да. Бооцоо тоглоом юм. Хэрвээ ингээд нээлттэй одоо бол эн чинь нөгөө хуулийн зөвшөөрлийн хуулиараа зөвшөөрөл олгоод ингээд явж шít. Тэгвэл ийм байхад өнөөдөр 3 компани онцгой албан татварын хуулиар эн чинь сар болгон бараг 36 сая төлнө гээд 3 тэрбум төгрөг татвар төлөхөөс огт төлөөгүй л ингээд яваад байгаа. Одоо бол угаасаа л ийм байгаа. Тэр хориглож ийж энэ үйлдэл бол бодиттой болно. Хоёрт бол нөгөө гаднаас яг тэр 1xbet-ээр 500 гарцсан бол орж ирж байгаа нэг 3.3 тэрбум төгрөг л орж ирсэн юм бэл. Өөр 3.3 тэрбум төгрөг л орж ирсэн. Өөрөөр бол орж ирсэн тийм урсгал байхгүй. Тэгээ энийг Монгол банкнаас бас нэмж хариулж болох. За Монгол банкны дэд ерөнхийлөгч Инх 50 хариулт өгье. Ажлын хэсгийн 9-р микрофон. За асуултанд тодруулъя. 2021-с 24 онд гадаад гүйлгээний тайлангийн мэдээлэлээс харахад Монгол улсын эдийн засгийн харьяат болон харьяат үсгийн хооронд хийгдсэн криптовалютын гүйлгээг тодруулахад бол цэвэр дүнгээр 21 онд 120 сая Америк доллар, 22 онд 198 сая доллар, 23 онд 430 сая доллар, 24 онд 578 сая доллар буюу одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийтдээ 1.3 тэрбум долларын бол гадагшаа шилжүүлсэн байгаа. Дотгошоо хожоод орж ирж гэнэ үү гэдэг их хурлын дараа асууж байна. Энэ бол ерөөсөд хожоод орж ирдэггүй. Яагаад тэгэхээр тухайн тоглогч маань өөрөө ямар нэгэн хэлбэрээр хожоод дансандаа мөнгө авсан нэг удаагийн тоглолтоор хожоод мөнгө авсан боловч тэрийг дараагийн тоглолтын дээр хэрэглээд буцаагаад алдчихдаг. Буюу одоо Монгол буцааж мөнгө оруулж ирээд кэш хэлбэрээр буцаагаад гаргаж ерөөсөө авдаггүй. Тайлан дээр бол ерөөсөө ийм буцаж одоо хожиж орж ирсэн тийм мөнгөний Энэтэй холбоотой ер нь хилцүүлгийн шатанд Монгол банкнаас одоо айхтар нөгөө нууцлалын зэрэггүй зүйлүүд байдаг бол гишүүдэд бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөрэй. Ганцхан энэ хариултаар бас нэгтлэгээ сонсоо явахад бол бас өрөөсгөл байх. Яагаад тэгэхээр бас улсын хурлын гишүүд энэ өргөн баригдсан хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн төслүүдтэй холбоотойгоор хууль зүйн техник талаас бас асуудлууд яриад байгаа юмнууд байгаа.
За түрүүн Бат Эрдэнэ гишүүний хэлээд байгаа нэг бол болно, нэг бол болохгүй гэж шууд ингээ яваад байгаа байдалтай ч холбож хүмүүс бас их юм яриад байлаа. Тэр энэ нэлээд хилцүүлэг өрнөх шинжтэй юм байл. За Батүлзийн Бат Эрдэнэ гишүүн дахин тодруулчихсан. Монгол банкныхан маань л хариулаад өгчмаар нь л да. Одоо нөгөө эн чинь санхүүгийн зах зээлтэй холбоотой асуудал яригдаад байгаа байхгүй. Ганцхан мөрөөдөл тоглоомтой холбоотой асуудал яригдаагүй гэж ойлгож байгаа. Тэгэхээр санхүүгийн зах зээлтэй холбоотой асуудлуудыг яригдж байхад энэ өөрөө хэдийн хэмжээний зах зээлийн энэ зах зээлийн хууль ёсны гэж та нарын яриад байгаа чинь хэдэн хувь нь хууль бус юм. Хориглогдсноор нөгөө тэмдэглэгдээгүй бүртгэгдээгүй байгаа зах зээл чинь хэдийн хэмжээгээр өргөчих гээд байгаа. Та сая өөрсдөө хэлчихлээ шүү дээ. Криптовалютаар хэдийн хэмжээний урсгал явж байгааг бид нар мэдэхгүй. Койноор хэдийн хэмжээг бид нар хянах боломж байхгүй гэдэг байгаа байхгүй. Гарсан тодорхойг. Тэр мөрөөдөө тоглоомоос орж иж байгаа мөнгө чинь магадгүй буцаа гарахтаа эсвэл тэр койны зах зээл рүү хэдийн хэмжээнд орж байгаа вэ гэдгийг та нар тодорхойлсон бол тэр нь ийм юм а гэд тодорхойлтоо хэлчмээр байгаа байхгүй. Та хэд ганцхан мөрөөдөө тоглоом гэхээс илүүтэй санхүүгийн зах зээлийн нэг хэсэгтэй холбоотой асуудлуудыг яриад байгаа учраас та хэдийн гараад байгааг ойлгоод. За. Инх тайван дэдгэрэн хэлэгч хариулт өгье. За Бат Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Хэдийн хэмжээний зах зээл орж байгаа юм бэ? Криптовалютаар бас мөнгө шилжээд байгааг таамс барьж чадахгүй нэ гэж байгаа. Энэ арилжааны банкны гадаад гүйлгээний тайлан гэдэг маань зөвхөн арилжааны банкар буюу криптовалют нь өөрөө одоо мөнгөн тэмдэгт рүү төлбөрийн хэрэгсэл рүү шилжиж хөрвөөд явж байгаа тайланг нь үл энэ дээр гарч байгаа. Түүнээс биш криптовалют хоёрын хоорондоо шилжиж байгаа дөрвөл ямар ч энэ дээр бол одоо юу гэдэг баримт гүйлгээний баримт энэ төр бол гарахгүй. Энийг бол дэлхийд дээр хаанч гаргаж чадахгүй. Гэхдээ криптовалют чинь өөрөө төлбөрийн хэрэгсэл биш учраас ямар нэгэн хэлбэрээр аль нэгэн улсын валют руу хөрвжөөж л энэ өөрөө хөрөх одоо юу гэдгийг худалдаа авах чадвартай болно. Тэгэхээр криптовалют нь өөрөө төлбөрийн хэрэгсэл биш учраас энийг криптовалютаас криптовалют руу шилжүүлэлээ гээд манай одоо юу гэдгийг валютын нөөцтэй холбоотой гарч байгаа урсгалтай холбоотой ямар нэгэн зүйлсрээс гарахгүй юм дээр.